хүмүүс маань ингээл нэг те цөөхөн хэдэн 3 4 ажилд аплайчаал шантарчдаг байхгүй юу. Тэгэхээр энэ хүмүүс чинь те ер нь хэр их одоо ажилд аплай хийж хэр их те аплайдах болгондоо тейлер хийж байгаа те хэр их эфорт бас гаргаж чиж энэ чинь энэ том зах зээлд амжилт олдго юм бэ гэдэг юм юуг багцааг өгөх гээд ер нь бол энэ асуултыг би бас асуух дуртай байдیں۔ Би ер нь бол нэг 200 гаруй аплайцсан. Тэгэл өдөрт зарим өдөр тэгэл 20 30 мууч. Заримдаа яг арай бага, заримдаа арай аплайдж чадахгүй. Тэгэл бас ингээ аплайдаад ахтсан бас ингээ нөгөө зарим газраас мэйл эсвэл дуудлага аваад ирэнгүүт ингээ нөгөө яг ямар газар намайг сонирхоод байна ингээд гэдэг юм юутай болчт юм лээ баримжаатай болоод за би ийшээ аплайдвал арай илүү юутай магадaltaй юм байна гэж бодоод. Тэгэхээр ер нь өмнө нь одоо ажиллаж исэн тэр газрын нөгөө индастри гэж ярьж байгаа тийм индастрис салбар тэр нөгөө бизнесийн үйл ажиллагааны чиглэл ер нь одоо нөлөөлж байгаа биз яг сонголт нь. Тийм тэр бол айгүй нөлөөлсөн. Ажлын ярилцлаган дээр юу асууж байна? Ямар хөө асуултууд байна? Тийм яг одоо ажлын ярилцлагынхаа урилгыг авсан байгаа хүмүүстэй бас юу зөвлөмөр байна? Тэр талаараа experience шеэрлэж. За ажлын ярилцлаган дээр болохоор би яг нөгөө одоо ажилд орсон газрынхаа захиралтай ярилцлаганд орсон. Тэгээд ер нь яг эхлээд бол Австралийн туршлага илүү дэлгүү асууд юм байлээ. Юу хийдэг, яадаг гэдэг байсан гээд. Тэгээд бас натаас жоох Монголын талаар ярьсан. Монгол ямар хөө юм тийм гэлээ бас монголчуудтай нэг уулзж исэн айгүй мундаг юм хард working хүмүүс байсан гээд бас яг нэг манай яг юу Монгол гэдэг талаараас их таалагддаг юм шиг санагдсан манай захирал. Тэгээд одоо Монголын туршлагаас их асуусан. Ирээдүйн төлөвлөгөө асуусан юм байна. Тэгтэн би ингээ CPA хий гэж бодож байгаа. Одоо ингээ аппликейшн дээрээ явж байгаа гэдгсэн чинь тэр амар импресс болоод тийм үү гэд тэрийг бас ингээ дуурцсан ингээ одоо өөргөө мэржлэрээ ингээ ахиж твший гэж байгаа чи айгүй их таалагдсан. Тэгээд айгүй өөртөө ихтэй чадна яам тэгээ ингээ бэкграунд матч хийсэн. Тэгээ агуусаа ярилцлагын үеэр дандаа л окей good ингээл матчлал явуулсан. Тэгэл би ер нь бол наваг амар би ингээ таалагдж байгаа юм байна гэдэг юм юу авсан. Тэгээ би өөрөө ерөөсөө ингээ сандрал бахтай амар тайван өөртөө ихтэй тэгээл ингээд бас ингээ хоорондоо ингээ ярилцж байгаа юу айгүй нийцээд тэгээ айгүй бараг цаг гарan ярьсан. Тэгэл ингээ ярианд ингээ нэг асуултанд дуусахгүй ингээ нөгөө нэг цаас аваад ирсэн. Нөгөөхөө эргүүлээл. За юу байгаа вэ? Юу асуугаагүй лээ гээл тэгэл би та ингээ асуух юм байвал асуу ингээ зүгээрээ ингээ би хариулахад бэлэн гээл. Тийм тэгэл бол бас ярилцлага удах тусмаа илүү нөгөө хүн чинь сонирхоод байна тий. Хит богино болчих юм бол тэгэл за энэ ярилцлага нь бас амжилтгүйд болчлоо шүү гэдэг бас тийм зүйл байдаг л та. Тэгээ ер нь ярилцлагад орсны дараа одоо хэд хоногийн дараа ер нь офер аав. Тэгээд өөрөө бас надад хэлсэн би ингээ 2 дахь ингээ хүмүүстэй ярилцлаганд орсон, ярилцлага авсан. Тэгээд одоо дахиад нэг ганц 2 хүн байгаа. Тэгээд би амралтын өдрүүдээр сууж байгаа яачнаа гэдгсэн. Тэгэл би за амралтын өдрөөр ч одоо офер өгнө гэж байхгүй байх. Нэгтгэх интерес холбогдох байх гэж би амар хүлээгээл бас нөгөө ингээд өөртөө би ингээд таалагдж байгаа юм шиг юу авсан болохоор тэгэл яг нэгтгэхийн өглөө нэг 10 мар үед над руу залгаал. Хэд өдөр ярилцлаганд орсон. 5 дахь ярилцлаганд ороод 5 дахь ороо нэгтгэхэд авсан тийм тэгсэн. За марлаада баярлалаа. Тэгээд амжилт хүсье цаашдын карьерт нь. За баярлалаа. Jana Mentor-таас баярлалаа. Тэгээд Монгол Австралиас ингээд мэргэжлэрээ ажилд орё гэд бас яхаа мэдхгүй байгаа хүмүүс байгаа бол манай Jana Mentor-ийн одоо шинээр эхлэж байгаа хөтөлбөр заавал хамрагдаарай. Highly recommend. Баярлалаа.